Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 3 дугаар тогтоолоор баталсан хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэлийн 5 дугаар зүйлийн 5-ын 1 дэх заалтын хүрээнд анги байгууллагын хэмжээнд эцэгхийн зөвлөлийг байгуулж одоодын цэргийн штаб, Японы хүүхдийн хөгжлийн сантай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд сэдэв сургалтыг зохион байгууллаа. Одоодын цэргийн штаб болон гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газар Японы хүүхдийн эерэг сан хамтран дотоодын цэргийн штабын бие бүрэлдэхүүн эцэгхийн зөвлөлийн гишүүдийг чадваржуулах талаар хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ гэсэн энэ урт хугацааны зан үйлд нөлөөлөх энэ сургалтыг бол 8-7 оны туршид хэрэгжүүлээд нийтдээ нэг 16 бие бүрэлдэхүүн сургалтыг ороод тусаж байна. Сургалтын маань гол зорилго нь юу вэ гэхээр энэ 8-7 хоногийн туршид урт хугацаанд хэрэгждэг хөтөлбөр учраас хүүхдийн насны онцлогийн талаар мөн хүүхдээ ирээдүйдээ том болсон хань ямар хүн болоосэй гэж хүсэж байгаа юм. Мөн хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар арга барилаар яаж хүмүүжүүлээд асуудал тулгарвал хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн энэ зарчмын дагуу бол мэдээлэл өгч сургалтаа зохион байгууллаа. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг хандлах сэдв сургалтанд бол 8-7 хоногийн сургалтанд хамраглаа. Уг сургалтанд дотоодын цэргийн 05, 810, 805 дугаар ангийн алба багштаас оролцлоо. Энэ маш их үр дүнтэй сургалт боллоо гэж үзэж байна. Ер нь бид хүүхдээ хүмүүжүүлэхээс урьдчилаад бид өөрсдөө хүүхдээ хэн болох дээр л анхаарах хэрэгтэй. Хүүхдээ тийм хүн болгоно гэд бодчихсон мөртлөө тэрэндээ яаж хүргэх, яаж тэр хүүхдээ өрөвчний жин сэтгэлтэй мөндлөг боловсралтай хүн болгох вэ гэдгээ мэддэггүй юм байна. Тэгээ энд чиглэгдсэн хүүхдийн сэтгэн бодох, өөрийгөө бие даах, хариуцлагатай хандах, өрөвчний сэтгэлтэй болгох энэ бүхэн маань бид өөрсдөө хүүхдтэйгээ хэрхэн яаж харьцах, хүмүүжлэлтэнд яаж анхаарах, тэднийг яаж ойлгохоос бүх зүйл эхэлдэг гэдгийг энэ сургалтаас ойлгож авсан. Энэ маш үр дүнтэй сургалт гэж үзэж байна.